Нүүдэлчдийн зам. Хурдан морь онулгүй. Торнод аймгийн 3 загал сум жижигхэн ч гэсэн тов хийсэн сум байлаа. Тус сумын төвд Манлайбаатар Дамдын сүрэнгийн хөшөө сүндэрлэнэ. 1945 онд халах голын баруун талаас Дамдын сүрэн вангийн албатууд нүүж энд ирж суурьчжээ. Баргууд Дорнод аймгийн Хүлэн буур суманд бас байдаг. 3 загал сумын хүн амын 40%-ийг баргууд эзлэх бөгөөд халах үзэмчин бурейдууд холилдон суужээ. Сумынхан ив найртай яс үнцээрээ биесээ харилцах явдалгүй нэгэн овоогоо дахиж нэгэн тэнгэрийн дор ахас ихэс дээдсээ хүндэтгэн ив найртай аж төрнө. Тэдэнд бараг халах гэж бусдаас ялгарах жалаг довны үзэл бодол огтхон ч үгүй яжээ. Намайг тус суманд Дашвалбар сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн ганц огт овоо тахилгын хурдан морины сунгаан гэх мэт гэр бүлээрээ оволдсон их ажилтай байсан ч завжлан хүргэхтэй. Би таныг намайг хурдан моринд оруулсан аймгийн алдар туяач Оюнбаатарын хүргэнэ. Тэдний унган цавдраа азраг минь том баг наадамд олон төрүүлж намайг хурдан моринд оруулсан хүлэгдээ гэж. Дорны олон талаар ярьж байна. Дорн аймгийн Дашвалбар сумд Оряд зоны явдал явж ийм залуутай энэ сумын орлогч дарах жолооч явж байгаа. Арай алцсан байгаа. Сумын толгой уяачийн нэг Содном Даржаагийн Оюнбаатар хурдтай хүн ажээ. Төвний өгүүлэх нь миний аав Содном Даржаа шинэ бараг зүүн хошууных. Ээж Пэлжир шинэ бараг баруун хошууны хүмүүс байж. Аав минь жаахан халамцгаараа оршоон гол гээд найган ганхан дуулдагсан. Ээжийн ах Дорж гэдэг хүн сүүлд манайд ирээд хэсэг хугацаанд зовлон зүдүр туулсан тухайга яриад уйлж байж үлээ. Миний өвөө ааваас эхлээд манайхан үе удамаараа цагаан чулуутын овоогоо тойрон нутаглаж энэ сайхан нутгаа эзэгнэн суусан. Манлайбан Дамдын сүрэнгийн албатууд байлаа. Би энд төрсөн. Хуучин цагт манай баргаас хан хинтийн уулын аймаг халахын даншиг наадам зэрэгт очиж уралдаж айл аймаг явдаг байжээ. Манайхан гэхэд оршоон халах голын сав хянганы нурууны араар нутаглаж байсан билээ. Сүүлд Монгол Хятад улсын хөлийн зааг тогтоосноор харийн улс болцгоосон хэрэг. Миний хувьд ихэнх насаа хүлгийн нуруу хурдан морины уяан дээр угтаж, үдэж, эр биеийн жаргалаар хорвоог туулж явна да. Манайх адуу цөөтэй айл байлаа. Цэргийн албанд мордохдоо нутгийн адуучин Сүхбаатарт 2 гүгээ захиж орхиод явсан минь 3 жилийн дараа цэргээс халагдаад ирэхэд Сүхбаатар бараг азар адуу тастаж өгсөн. Тэгээд тэрний туслах адуучин болж адуунд давхиж эхэлсэнтэй. Манай адуу 1000 гараад байлаа. Адуунд давхиж хол ойрын соргог бэлчээр даган отор нүүдлэг хийж явахдаа хантайгаа танилцж гэр бүл болсон доо. Эхнэр минь Бэндэр сумын Хөдлөмрийн Баатар аюушийн дүү Мөнх туяа гэж ажилтай анхаатай орсон гарсан дунд цайтай сайхан хүн байлаа. Бидний дундаас 4 хүү 1 охин төрсөн юм. Сүхбаатар бид тэр цагаас нөхөрлөж сайхан ахан дүүс болсон. Морь хурдлаад хурдтай хүн гэгдэх болсон боловч хурдан адууг танина гэдэг бэрхэн билээ. Сүхбаатарын аав Шагдар гэж аймгийн заан шулуухан зантай юмыг шуудхан төс тас шийддэг хүн байлаа. Тэр жилийн нэг намар оройхон Шагдаргаа зөв талын нүдэн сохор эгэлгүй туранхай хул үрээ орны гудас 4 нугуулж нуруунд нь тохоод унаад ирлээ. Тэгээд би замбраагүй хурдан адуу авчирсан чи ав гэдэг юм байна. Ташаан толгооноос нь ховын үлгмөр туранхай бас зөв талын нүдэн сохор дээр нь өндөр үнэтэй тэр адууг үзэнгүүтээ голлоо. Тэрийг шууд хэлсэнгүй. Та хүүдэрээ очсон дээр баха надад одоохондоо өгөх юм байхгүй байна гэд өнгөрөөс.
Хүүн бас голж илдээ. Өвлийн ихэн сар гарах гэж байхад ийм туранхай юм үнэтэй авах гэж болохгүй зү. Хул үрээний эзэн үн өртгөө авахаар ирэх дөгчхөд Шагдаргай сандарч байлаа. Сүхбаатар бид хоорондоо хин юм туранхай эцэнхээ амтныг тэр их үнээр авах юм гэсэн шүү битүүхэн шиврэвэр ярьж байлаа. Гэтэл нутгийн нэг биелэгж үер үлзий хутаг хэлсэн үнээр нь авч тэжээгээд онд оруулж. Тэрнийг бид өөжгийн ах гэнэ. Намар адууга нуурын ус руу оруулаад байтал өөжгийн ахын адуу усанд орсон байлаа. Адуу нь мөн байдаг, азаргыг нь танихгүй юм. Сайхан хул азарга хурд илээ намируулан хараа булаа. Тэгээд тэсэлгүй өөжгийн ахынд бууж та ямар азарга авчих вэ гэсэндэ яагав Сүхбаатар та хоёрын голдог азарга гэж вэ? Хурдан адуу гэдэг онолгүй юм билээ. Тэрний үр төлөөс хүмүүс авсан нь хурдалж сохор ухаан азарганы нэр алдар олонд төглөө. Манай аймаг ер нь 103 аймагт хул адууг ухаа гэх нь элбэг байдгийг. Тиймээс тэр хул азарга сохор ухаа гэж алдаршсан юм. Сохор хул азарганы төл нутгийн бат сайхны хул азарга хурдан байсан. Тэр хулын үр өсгий цагаан хул үрийг би авч тэр жилээ 2 төрүүлээд хойдон жил нь тэрний үр 2 дааг уйсанд түрүү аман хүзүүнд цувж ирлээ. Гэхмэтэр манай нутагт сохор ухаа гэдэг хурдан хул азарганы үр төлөвд тархан хурдалсан. Одоо манай суманд тэрний үр удам ороогүй хурд бараг үгүй бицээ. Хул үрээ төрүүлээд байтал Шагдаргай ирлээ. Би ч ам асуух гэж байгааг мэдэж байсан. Шагдаргай чиний энэ хул үрээ хаанхын адуу илээ гэж вэ? Би ч ишимгүй царай гаргаад бат сайхны хулын төл байгаамаа гэлээ. Өвгөн бат сайхны хул чинь Сүхбаатар та хоёрын голоод байдаг сохор хул азарганы төл юм штэ гэд ёжтой нэмсэглэж байна. Аргагүй дээ тэр сайхан хурдыг бидэнд хэрэг болно гэд аваад ирэхэд нь таниачгүй аваачгүй юм чинь. Хурдан хурц адуу хомж цуглуулж эхэллээ. Манай нутгийн Хундган гэдэг хүн дунд говьд ажиллаж амьдарч угаад дунд говийн цагаан овоо сумын нэр туяач содон билийн их хөрөн азарганы үрийн үр хөрөн үрээ авч ирлээ. Тэрнийг авмаар санагдаад үн хэрэлцээд авахар боллоо. 100 эм хонь тугал бируутай үнэ унага даахтай гүү хазаарын залуу мориор үнэлж авлаа. Хөрөн азарга хурдалж Хундган хүрэн гэдэг нэрт хурдан азарга гарлаа. Хүрэн азарга аймгийн наадам төрүүлүүлж чадсангүй. Аман хүзүү айргийн 3-4-өөр 4 удаа дахиулж сумдаас олон айрыг төрүү хүртэж үр төлөнд хурдалж намайг аймгийн алдар туяач болгоод гол нөлөө үзүүллээ. Хүрэн азарга хөлийн хурдтай мөн ч аатай явна. Хэдэн ч азарга уралдсан хөтлөөд гарсан жигтэй яваад ирдэгсэн. Тэр азарганд онцгой чанар байлаа. Туурай агуу, ам хамар элбэг, хүчирхэг хууран толгойтой, дөрвөн мөч шулуун, эм махтай, мах булчингийн барайгүй, дунд зэргийн шингэвтэр талдаа дэлсүүлтэй, хамрын нүх уужим, уушиг онцгой том, энгийн унаанд хашин оёг талдаа. Уралдах гээд явхад хазаар даран дугтчиж тэмүүлэн мордын түрүүнд гарчихна. Морд ирэхэд голдуу араас нь хөдлөөд удалгүй цээжинд гарч айрыг түрүү хүртдэг агуу азарга байлаа. Ер нь манайх олон хурдан удмын азрагтай болсон ч гол хурдан адууга сохор ухаа, Хундган хүрэн, маар хүрэн, бор азаргнуудынхаа үр түл дээр зангидсан. Эдгээр азарганы үр төлүүд хурдан байж гадагшаа очисон хүмүүстэй хурдалж байдагт баяртай байдаг юм. Нутгийн бүдүүн ядам сүрэнгийн эрлийц хүрэн азарганы төл бор азарга аймгийн наадамд төрүүлүүлсэн. Тэрний төл бор үрээ бас хэдэн хүрэн адуу Төв аймгийн Сэргэлэн сумын Дамдан лав гэдэг залуу зүүн тийш наваачиж олон хурдуулсан. Дамдан лавг надад их чим өгсөн дөө. Тэгээд надад маарын хээрийн удам сайхан хүрэн үрээ өгсөн нь маар хүрэн азарга минь юм. Мөн ч сайхан хийцтэй хурдан азарга одоо ч үр төлөөс нь азарга тавиад байгаа. Хүрэн азарганыхаа үр төлөөр сумын наадмаас 1 жилд
4 төрүүч хүртэж байлаа. Цаваа сэргэлэн хөлийн хурдтай хүрэн, зурвас хүрэн халдсан цавдар адуунууд гарч хурдалсандаа манай сумын хойд хил залгаа Дашбалбар сумын ганц зөгт гэдэг залуу нэг цавдар үрээ авч хурдлуулснаар моринд орсон гэж ярьдаг юм. Хүрэн азаргаа Сүхбаатар аймгийн Дарганга суманд болдог Алтан овооны бүсийн наадамд хөтөлж очлоо. Азраг уралдахад эргээд цээжний хэдэн морьтой тасарч яваад нүхэн дунаад 9-оор орсон. Аймгийн наадамд дээд насны 3 морьтой очиод төрүү аман хүзүү 3-аар давхиулаад харж байлаа. Эхэлж мордуулсан морь айрыг төрүү хүртэхэд дараагийн морьд насандаа дагаад сайн давхиад байх шиг санагддаг юм. 1976 онд анх морь уяад сумын наадмаас 2 аман хүзүү хүртээд дараа жил нь мөн 2 морь аман хүзүүдүүлж наадмаа эхэлж байлаа. Манай нутагт цохио уралдаан, хамаа уралдаан гэж их болдог байсан юм. Унсан морьдоор уралдаж харгүй сайхан хөгждөг байж л дээ. Тэгвэл их сайн тохироо хийнэ. 100 зай холбож ирвэл зөв талынхыг барина. Төрүүллээ гэхэд хошуу өлгөж орох уу, дөрөөгөөр илүү гарч орох уу гэдгээ сайн тохирч аваад уралддаг гэсэн. Манай суманд Бүдүүн ядам сүрэн, Үл ядам сүрэн гэж 2 хурдтай хүн байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Гэзэг Марууш Үл ядам сүрэнд 3 азраг авчирч өгсөн нь олон хурд гаргасан юм. Тэр хүн надад хамар цагаан хээр азраг өгсөн нь ихээхэн хурдалж байлаа. Хээр азраг мордоход яг суган дор иргэн. Би мөн ч олон удаа давж унсандаа. Бүдүүн ядам сүрэнгийн Эрлиз хүрэн азрагны төл гүүг, аймгийн төвийн Хулсан тавгийн хонгор азраганд хураалгаад жинс хонгор азраг гарч анхны их хурд нэг наадамд төрүүлж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1983 оноос ховжлол хүртэл нэгдэл нийгмийн 1000 гаруй ядуу хариулж байлаа. Миний залууд эрчүүд сайн морь, сайхан морьор гангардаг байлаа. Хундаг хүрний төл цавдрагүүгээ маар хүрэн азраганд хураалгасанд үр төл нь хурдан байна. Сохор ухаа гэдэг хул азраг, хундаг хүрэн, маар хүрэн, Бүдүүн ядам сүрэнгийн бор, Үл ядам сүрэнгийн хамар цагаан хээр, гүжүү хүрэн азрагнуудынхаа үр төлүүдийг хооронд нь сүлж өөрийн хурдан адууга бий болголоо. Одоо хүүхдүүдийн үед гадны цустай адуу мэрсэр орж эхэлж байна. Бэлэн сайн адууга эвдэхгүй сайжруулж явах нь хүүхдүүдийн мэд хэрэг болж дээ. Манай сум гүжүү хээр гэж хурдан азраганда хөшөө босгох гэж байна. Гүжүүгийн хурдан хээр азраг сумын наадамд 12 төрүүлж гүжүү хээр гэж алдаршсан. Тэр хээрийн төл хүрэн үрээг авч азраг тавиад гүжүү хүрэн гэж нэрлэлээ. Хүрэн азраганда даншиг хээр азрагны төл саарл гүүг хураалгаад охин хул унаг гарсан. Хожим дэрнийг ногоон жамын доржин хул халдсан азрагны төл уртчигт хүрэн азраганда хураалгаад гарсан төл нь цавдраггүй юм. Цавдраггүй голоороо элбэг сайхан олон хурдан адууны цогц болон гарчээ. Цавдраггүйгээ маар хүрэн азраганд хураалгаад гарсан цавдар адуунууд хурдан байгаагийн нэг нь цавдар морь болно. Хундаг хүрэн төрүүлж гүжүү хүрэн азраг айрыг нь 4-оор давхилаа. Гүжүү хүрний төл хонгор үрээ. Алаг морьтой хүн хөтөлсөн хундаг хүрний төл аман хүзүүлээд байна. Хундган хүрэн Дашбалбарт аман хүзүүлж мотоцикл авчаа. Хундган хүрний төл улаан дааг аман хүзүүлээд байгаа. Гүжүү хүрний төл алт хүрэн аман хүзүүлсэн. Гүжүү хүрний төл төрүүлж цавдар аман хүзүүлсэн. Хундган хүрний төл 4-оор давхиад байна.